За манай мөнх цэцэг өмнөх 1-р шатны шалгаруулалтын дээр шөнийн үнсэлтээр биднийг бүгдээр ингэ шав битл үнсчээд тэнцээд гараад явсан. Энэ удаад ямар дуу дуулах гэж байна? Энэ удаад Зүрхэнд гэрэл хот дээр дуулагддаг Уянгагийн дуулсан Зүүдний хаг хог дуулж байгаа. Дээд өнгөнүүд жишээ сая эхний эхлэлтэн дээр бол хөрөхгүй байна. За тэр ч яг засаж болох зүйл. Энэ ахыгаа гэсэн тийм ах чинь төгөлдөр хор. Ахын найз. Ахын найз юм тийм. Ахын найз бол нэг энэ дууг их өрмөц сая гიშгэлүүллээ шүү дээ. Стил чи ингээд тэр төгөлдөр хуурынхаа стил төгөлдөр хууртаа дуулсан фонограмтай дуулсан чи яг ялгаагүй дуулж. Уул нь төгөлдөр хууртай энэ одоо тэр хэж найзын хөгжмөдөж байгаа энэ хэв маяг бол их өрмөц хэв маяг. Энэ бол өөрөөр хэлбэл их тийм интим их дотн их тийм гүн бодлогоширсан ийм хөгжим их шиглүүлээд байна шүү дээ. Тэгэхээр чи нөгөө фонограмтай дуулж байгаа юм шиг яг л тэр хэвшсэн өөрөөр хэлбэл хэлбэрээр дуулж байна тийм. Энэ тоглосон хөгжмийнхаа чи юунд ороод захирагдаад энэ тоглож байгаа хэв маягтаа захирагдаад болж хавьгүй дээр л явах байсан ба. За тэгтээ одоо бас цаашдаа чамаг илүү сайн амжилт гарах болов гэж найдаж тэнцвүүлээ. Ахын найз очроод тийм ээ. За баяр хүргэе очроотой. Баяр хүргэе энэ уралдаанд тэнцээд найзынхаа дүүд ийм том одоо дэмжлэг үзүүлээд хүрэлцэн ирсэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Сайхан тоглож байна. Тэгээд төлдөр ураа улан гоё тоглороо ямар гоё уянгалаг хөглөг сэтгэлээсээ сайхан дамжаад тэнцсэн баяр хүргэе. За ерөнхийдөө дажгүй чамд өөртөө итгэлтэй байх одоо юу гэдгийг одоо өшөө итгэлтэй дуулсан бол сайхан байлаа. Гэхдээ тэр авьяас чинь нуугдаад байна. Тэрийг задал гарга өөртөө ажил тийм чамд бол авьяас байна.
Тэ тэнцсэн. Тэр төгөлдөр хуурч залуу асан чамд баяр хүргэе. Магадгүй дараагийн шатн дээр ч юм уу хоёулаа жахам харыг дагуулж болох юм аа. За супер бити байна шатараа. Чамтайгаа хамт жахам харыг заавал тавьж шүү заяа. За баярлалаа. Яа, за сэтгэл гоё байна уу? Оо зөндөө өндөр байна оо. Яах бол гээл дотроо амир их айдастай. Энэ тааснаас эсвэл тэнгэрээс хаана байна? Нисцээ. Нисцэн агаарт нисцэн. Яа. За 2 дугаар тэг 73 мөнгө цэцгийн маань хөгжимчин. Хоёулаа танилцсан юм лээ. За намайг Очрот гэдэг. За сая төгөлдөр хууртаа тоглолоо шүү дээ тий. За Очротоо төгөлдөр хуур ер нь хизэнээс тоглож эхэлсэн бэ? За манайх чинь харааны бэрхшээлтэй хүүхдийн сургууль гэж байдаг. Тэнд нөгөө мэрэгжлийн сургуультай тийм хөгжмийн анги гэдэг. 5 дахь ангиасаа л ер нь тоглож эхэлсэн дээ. За манай мөнх цэцэг өмнөх 1-р шатны шалгаруулалтан дээр шөнийн үнсэл дээр биднийг бүгдээр ингэ шоп битлэн үнсчээд тэнцээд гараад явсан. Энэ удаад ямар дуу дуулах гэж байна? Энэ удаад зүрхэнд гэрэлтэх хот дээр дуулагддаг уянгагийн дуулсан зүүдний хаг хөвгт болж байгаа. Шиглүүллээ шүү дээ. Стил нь чи ингээд тэр төгөлдөр хуурынхаа стил төгөлдөр хууртаа дуулсан, фонограмтай дуулсан чи яг ялгаагүй дуулчих. Уул нь төгөлдөр хууртаа энэ одоо тэр хэж найзын хөгжимдөж байгаа энэ хэв маяг бол их өрмөц хэв маяг. Энэ бол өөрөөр хэлбэл их тийм интим, их дотн, их тийм гүн бодлогоширсан ийм хөгжим их шиглүүлээд байна шүү дээ. Тэгэхээр чи нөгөө фонограмтай дуулж байгаа юм шиг яг л тэр хэвшсэн өөрөөр хэлбэл хэлбэрээр дуулж байна тийм. Энэ тоглосон хөгжмийнхаа чи юунд ороод захирагдаад энэ тоглож байгаа хэв маягтаа захирагдаад дуулж хавьгүй дээр л явах байсан ба. За тэгтээ одоо бас цаашдаа чамайг илүү сайн амжилт гарах болов гэж найдаж тэнцүүлээ.
чи сая эхний ахилтан дээр бол хөрөхгүй байна. За тэр ч яг засаж болох зүйл. Энэ ахыгаа гэсэн тийм ах чинь зөвлөр бор. Ахын найз. Ахын найз юм да. Ахын чинь найз бол нэг энэ дууг их өрмөц. Мөхтэй ахын найз очрот тийм ээ. За баяр хүргэе очротаа. Баяр хүргэе энэ уралдаан тэмцээнд найзынхаа дүүд ийм том одоо дэмжлэг үзүүлээд хүрэлцэн ирсэнд чин сэтгэлдээсээ талархал илэрхийлье. Сайхан тоглож байгаа. Тэгээд төлөвлөрөөрөө улан гоё тоглоороо ямар гоё уянгалаг хөглөг сэтгэлээсээ сайхан дамжаад тэмцэн баяр хүргэе. За ерөнхийдөө дайчгүй чамд өөртөө итгэлтэй байх одоо юу гэдгийг одоо өшөө итгэлтэй дуулсан бол сайхан байлаа. Гэхдээ тэр авьяас чинь нуугдаад байна. Тэрийг задал гарга